Аранхай аймаг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Үүнийг дагаад малчин өрхүүд гадаа дотоодын зуульчдад өв соёлоо таниулах, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэр буудлын үйлчилгээ үзүүлж ирсэн. Эдгээр малчдын хэрэгцээнд тулгуурласан сургалт зөвлөгөөг Аранхай аймгийн малчин хостел BMNS компани санаачлагаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран зохион байгууллаа. Харанхай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн малчин Цэрэн найдмад 5 жилийн өмнө эко гэр ажиллуулж эхэлжээ. Анх үйлчилгээгээ 2 гэр байрж эхлүүлж байсан тэрээр үйлчилгээний чанараа дээшлүүлж байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулахыг зорж байна. Малчин Цэрэн найдмад иргэдийн төлөөлөл болох 50 орчим хүнд үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийж санал солилцсон юм. Асуудал бол хүмүүсүүдээ хүлээж орчноо бүрдүүл хоёр дэж ирэхэд одоо тэр нойлын асуудал байгаа. Энийг бол одоо стандарт ихэн дагуу энийг үйл ажиллагааг явуулах шаардлагатай юм байна. Одоо тэр морь мал унуулах дугуй аялал байна. Эднэрийг бол хөгжүүлж болох юм байна. Явган аялал. Эднэрийг бол өөрийнхөө одоо их гэрдээ явуулж болох юм байна гэсэн ойлголт авсан. Одоо нөгөө хөдөөний малчин хүн байгаа болохоор нөгөө малын бүтээгдэхүүнийг одоо яаж хийдэг, яаж түүнийг боловсруулдаг, яаж түүнийг одоо зах зээлд борлуулах энэ талаараа бол хамгийн чухал мэдээллийг одоо амрагчдад өгөх юм байна. Зэний тэр нэг микронолгийн яриад байгаа тэрийг бол одоо их тайван сумын 10 хэдэн гэр буудлын ажиллаж байгаа дотор ядаж дотор нь бүгд нь байлаа гэхэд нэг нь аваа ажилласан байхад тэрэн дотоос бүгдээрнээс ингээд суралцаад бүгдөө бүрэн нойлынхаа асуудал, эконойл гэдэг асуудлыг шийдчих бүрэн боломжууд байна. Энэ дотроос байна гэж би үзэж байна. Яг ийм мэдээлэл авах биднэрт мөх дутагдaltaй байдаг байхгүй. Өнөөдөр энэ дээрээс бол маш их биднэр хэрэгтэй зүйл, маш биднэрт бол одоо энэ сургалтууд одоо үнэхээр одоо бас мэдээж бас сурч авах юм бол зөндөө байна. Одоо гэрийн нөгөө нэг гэрийн буур одоо нэг гэрэгтэл одоо би гэрчийн 5 гэртэй байлаа гэхэд нэг гэрч одоо нэг гэрээ барай 5 метр зайтай 5 гэрээ барина гэж надад ч 40-50 км газар хэрэгтэй шүү дээ. Тэгсэн тэр стандарт үсэ байдгүй. Ингээл би одоо 5 гэрээ барьлаа гэхэл бараг л ингээл шаваал нэг стандартаа барихгүй барьдгийг шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалын шин 5 дахь айгүй алдагддаг. Нөгөө хажуу талын гэрээ хүнд нөгөө хажуу талын гэрээ сонсогдол тий. Нөгөө хажуу тал нь 50 амармаар л нөгөө хажуу тал нь шуугч идэг ч юм уу. Тиймэрхүү жоохон асуудал бас байдаг. Би одоо өнөөдөр энэ сургалтаас бол одоо бас мэдж авч ийн сурах юм байна. Ойлгоцохоор юм зөндөл байна. Нэг юмыг маш тууштай сайхан дагнаад тэрийг тууштай сайхан зүтгэж тэгээд тэрийг сайхан хөгжүүлээд бас яхан зүйтэй юм аа л гэж бодож олон юмроо нэг садахгүй. Аранхай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг гэдэг утгаараа зочлох үйлчилгээний асуудал нэн тэргүүн тавигддаг. Аялал жуулчлалын улирал эхлэх энэ үед сургалт болж байгаа нь чухал төдийв гэр буудлын эрхлэгчдийг чадахжуулснаар аялал жуулчлал хөгжих орон нутгийн малчид иргэдийн орлого нэмэгдэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм. Түүнчлэн хямд өртгөөр аялал жуулчлалын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн бий болгох байгаль орчин дээлтэй байх чиглэлээр мэдээлэл өглөө. Манай Аранхай аймгийн хувьд бол одоо эко гэр буюу малчин өрхийн үйл ажиллагаа явуулж байгаа гэр буудлууд маань бүр 15-16 жилийн өмнөөс үүссэн бий болсон. Эко гэр маань бол өөрөө жуулчны баазын хэмжээнд хүртэл өргөжөөд одоо бүр үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нэгсээд тэгсэн мөртлөө жуулчны баазтай ижил хэмжээний хариуцлагыг үүрэх хэмжээг болсон. Энэ одоо эргэцэн зохицуултыг бий болгох үүднээс эко гэрийнхээ журмыг одоо цуцлаад 2021 оны 6 сарын 2-аад 304 тоот захирамжаар бол Аранхай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтад байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам гэж гарч батлагдсан байгаа. Тэгээ энэ дээр бол одоо зааж өгсөн югаар бид нар бол одоо Аранхай аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байр сууцны үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд өөрөө байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл тодорхой хэмжээнд шийдвэрлсэн байх ёстой. Дээрээс нь ирж байгаа жуулчдынхаа сэтгэгдэл жуулчдын одоо яг хүлээж байгаа хүлээлтийг тэдэнд үзүүлэх үйлчилгээгээ чанаржуулсан байх ёстой гэсэн үднээс одоо тухайн одоо журмыг гаргаж өгсөн байна. Тэгээ энэ журмын одоо хүрээнд одоо энэ сургалт маань яг нэг агуулгын таар нийцэж байгаа. Өөрсдийнх нь үйл ажиллагаа үйлчилгээг ингээд сайжруулах, чанаржуулах журмаар ингээд зөвлөгөө өгж байгаа юм шиг байдлаар хандхаар хүмүүс бас их дуртай хүлээж авч байна. Тэгэхээр энэ одоо цаашид оны журмаан хэрэгжиж чинь дээрээс нь байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл маань багасгах нь тэ ядчил эко гэргээд бүгдээрээ гаднаа нэг нөхөн жорлонтой байгаа бол энэ маань үгүй болоод нөхөрлийн систем рүү шилжчихээр 5 өрөх юм 10 өрхөн дундаа нэг био нойлтой юм уу эко нойлтой ч юм уу ийм болох шийдэл гарсан бас гарч ирж байна л гэж харж байна.
Энэ өөрөө ийм сургалтыг хийх одоо эрэлт хэрэгцээ нь өөрөө байна. Яагаад гэвэл энэ хүмүүсүүд маань бид нар өшөө илүү одоо үйлчлэгээ одоо сайжруулмаар байна, орчноо сайжруулмаар байна, аялал жуулчлалаас олж байгаа орлогоо цэгцтэй болгомоор байна, зөв болгомоор байна гэдэг ингээд орон нутгийнхаа өөрсдөө бас хүсэл тавьсан. Тэгээд одоо энэ сургалтыг ингээд зохион байгуулахаар ингээд Дархангай аймгийн одоо Цэцэрлэг хотод ингээд ирээд байна. Тэгэхээр энийгээ бид нар дугуйн аялал хөгжүүлэх хэрэгтэй, Тамирын гол дээр бид нар завин аялал хөгжүүлэх хэрэгтэй. Одоо эн чинь бүгдээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд одоо энэ хүннүүгийн ийм чухал гоё дурсгалтай газрууд хүннүүгээр одоо ингэж амьсгалдаг энэ газарт яагаад өнөөдөр бид нар хүннүү рок рок одоо фестивал хийж болохгүй гэж. Яагаад бид нар хүннүү дуурийг энд авчирч болохгүй гэж. Тэгэхээр бид нар ийм ивентүүдийн төлөө ийм одоо нөгөө нэг одоо сонирхолтой ийм аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийн төлөө энэ дээр менежмент хийж, маркетинг хийж ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ зөвлөмжүүдийг бид нар өнөөдөр сургалтын дээр бас нэлээд хэлж байгаа. Ерөнхийдөө бол Архангай аймгийг зорих дотоод гадаадын аялал жуулчлагч нар бол жилийн жилд нэмэгдэж байдаг. Гэхдээ бид нар бол гэр буудал, хостел одоо энэ буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг бол чадварчуулах, тэдний одоо үйл ажиллагааг сайжруулах бол байнгын шаардлагууд байж байгаа хүн болго мэдж байгаа. Тийм болохоор бид нар энэ Архангай аймгийнхаа бүх сумдуудаас оролцуулаад ингээд аялал жуулчлал, Архангай аялал жуулчлагчдын сургалтыг зохион байгуулж байгаа. Архангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зорилттой байр сууцны үйлчилгээ эрхлэх журмыг 2021 онд баталсан. Журам зааснаар эко-гэр буюу гэр буудлын ажиллуулж байгаа малчид байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг тодорхой хэмжээнд шийдэж өгчээ.